Хөх нүүрс нь бол Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад бол бидний хувьд одоо хамгийн түрүүнд боддоор хэрэгжүүлэх боломжтой шийдлүүдийн нэг гэж үзэж байгаа. Учир нь юу вэ гэвэл ерөөсөө хөх нүүрс маань нэмэлтээр одоо дэд бүтц шаардлагагүй. Жишээ нь биднээс байгалийн хийгээр ашиглая гэхэд Улаанбаатар хот маань иж бүрэн одоо хийн одоо шугам хоолой татах шаардлагатай болдог бол хөх нүүрс маань монголчууд бидний уламжлалт хэрэглээнд туршиглээд ашиглах боломжтой юм төш юм. Боловсруулалт хийснээр ерөнхийдөө энэ хөх нүүрс маань өөрөө шатахтай утаа маш багтай бараг одоо утаагүй гэж хэлэхээр ингэж шаталтыг үүсгдэг. За тэгвэл энгийн нүүрс маань шатахтай өөрөөсөө хөөд ордог энэ одоо нөгөө шаталтаас үүссэн юм хар тоосон цэрүүдийг хайж шатдаг байхгүй. Тэгэхээр энэ хоёрын ялгаа маань одоо юу гэдэг нь тэр хар тоосон цэрүүд маань угаасаа агаар дэгдээд бидний ам хамраар ороод за биднээс амьдралын одоо бүх юмд маань нөлөөлөд байгаа учраас хөх нүүрс ашигласнаар энэ бүхнээсээ сална гэсэн ойлголтыг одоо авах хэрэгтэй л гэж. За ер нь шахмал түлшин дээр бол нүүрсийг тэр чигээр нь ашиглаж байгаа. Өөрөөр хэлбэл түүнд байдаг тэр одоо дэгдэж гарч ирдэг. За дэгдэмхий гэж ярьж болно. Дэгдэмхий дотроо давирхаа гэж хэлэх ёстой. За энэ давирхаан хүнд нийлүүд маань өөрөө юм шаталтаас бүрэн шатаад одоо тэг дараагийн бүрэн шаталт үүсгүүгээр тоосон цэр маягаар хар тоосон цэр маягаар задран гарч байгаа. Энэ зүйл маань одоо байгаа учраас биднээс энэ нөгөө хордоод байна шүү дээ. Тэгэхээр энийг одоо байхгүй болгохын тулд энэ хөх нүүрс гэдэг зүйл рүү л орох гэж хичээж байгаа л гэж харж байна. Эрдэнэс үйлдвэрлэлийн технологийн парк